За миний хүүхэд нас бол яг энэ үлгийн аманд аав маань байгаль хамгаалагч ажиллаж ирсэн болохоор яг энд үрээ дагаа унж хүүхэд насаа өнгөрүүллээ. Энэ нутгийн сайн сайхны харж өссөн болохоор энийг бас хамгаалъя, хадгалъя гэсэн зорилгоор энэ ажилд сэтгэл шийдэ орсон юм аа. За сайн бацхан уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр байгаль хамгаалагчийн нэг өдөртөө танилцсанаа. За өглөө босоод урд өдрийнхөө ажлын мэдээ тайлан захиргаа руугаа хэлдэг байгаа. Тэгэхээр сүлжээ гардаг газар руугаа морьтойгоо очиод мэдээг өгчөөд өглөөний ажил эхлэндээ. Орчин бол хамбан бастаар ямар нэгэн хөдөлгөөн илэрсэнгүй амар тайван хонлоо. Эргүүлд явах 2 морио барьсан бэлэн болсоо. За энэ мэдээг эсгийн ахлагч Толгонхууд бас танилцуулсан байгаа. За өнөөдрийн мэдээ ингээд дуслаа. Маргааш дахин холбоонд орё. За баяртай. Өчигдрийнхаа мэдээг өнөөдөр ингээд өглөө өгчлөө. Ер нь байгаль хамгаалагчийн ажил бол маш сайхан ажил. Цаагаараа бас эрийн самбаа шалгасан, хүч чадал шаардсан, бас харьцааны соёл, хуулийн өргөн мэдлэг энэ бүх зүйлийг шаардсан юм ажил байдаг. За байгаль хамгаалагчийн ажлыг одоо хүмүүс их амархан хялбар нэг газар суугаад уулаараа илаал гол мөрөнд дагаж яваад идэг мэдээ төсөөлдөг. Энэ бол тийм биш юм байна. Байгаль хамгаалагчийн ажилд ороход төрийн албаны бүх хуулийг бол давж төрийн албаныхаа ерөнхий шалгалтыг өгнө. Ерөнхий шалгалтаа өгч тэнцснийхаа дараа тухайн байгууллагаас авч байгаа тусгай шалгалт гэж өгнө. Тусгай шалгалтаа даваад түүнийхээ дараа эрүүл мэнд, сэтгэл зүйн бас шалгалтуудаа тэнцчээж энэ ажилд албанд ордог юм аа. Тэгээ энэ ажил бол сайхан талдаа сайхан, хэцүү талдаа хэцүү ийм ажил шүү. Ер нь бол залуу хүчүүд, залуу эр хүний бас хийх ёстой ажиллаа гэж бодож байна миний хувьд. За тэгээд энэ иргэд маань гавьяаныхаа амралтанд гарчаал энэ байгаль хамгаалагчийн ажлыг хийнэ гэж тэгдэг. Тэгэхээр энэ ажлыг одоо яг талуун хөвдөнд төмөр, үер усны аюул энэ бүхэнд бас тэр хүч чадал шаардсан ажилд бас тэтгэврт гарсан хүмүүс маань ороод ажиллаад энэ бүхнийг даван туулаад байж чадах уу гэдэг бас. Жилийн 4 өдрөлд зогсоо зайгүй өдөр шингүү байгаль хамгаалагчийн ажил бол үргэлжилж байдаг. За хавар болоод ирэхээр сонох сэрэмжихтэй болдог. Яагаад тэгэхээр энэ хаврын хуурай шилт эхэлдэг. Шар усны үер урсан хуурай шилтийн гал төмөрийн аюул гэж том аюул байна. За энэ үед бол байгаль хамгаалагч нар ээлжийн амралт авахгүй ерөөсөө өндөржүүлсэн байдлаар ингэж ажилладаг цаг үе байгаамаа. Одоо энэ өвлийн үйлрэл эхэлсэн сайхан лус унтцсан энэ үед бол монголчуудын аялах, дугаалах, автотранспортын хэрэгслийн хөдөлгөөн ихсдэг. Энэ үед бол бидний ачаал бол их болдог. Сайн байна уу та? Сайхан үлдэж байна уу? Тусгай хамгаалалтын газрын байгаль хамгаалагч Баттар байна. За та хаа өргөлөө? Энэ хошоо ашаан руу явж байгаа. За та бууга тийшээ үзлэг та үзүүлж. За байгаль хамгаалах бол иргэн бүрийн үүрэг гэж би боддог. За байгаль хамгаалагч болсон гол шалтгаан нь бол миний аавын, манай гэр бүлийнхний байгаль орчинд ажиллаж исэн энэ усаагаар хөрс шороо амтны төлөө зүтгэж исэн тэр зүтгэл нь хөргөж миний нүдэнд ил байсан болохоор би энэ ажлыг бол хий гэж утсан юм аа. Одоо 2009 оны 2 сараас хойш бол энэ байгаль орчны салбарт бол ажиллаж байна. За аав маань бол энэ үлгийн яамны байгаль хамгаалагч 1992 оноос хойш хийж эхэлсэн. За энэ үед бол зах зээлийн эдийн засаг шилжчихсэн. Хууль бус мод, хууль бус ангийн асуудал их байсан. Тухайн үед бол манай сумын засаг дарга байсан, Батцамөр сумын засаг дарга байсан Баттолгоо бол за чи тэр хойно үлгээд очиж байгаль хамгаалагч чи тэндээ бол хууль их задгаа байна гэдэг утгаар нь бол аавыг наашаа байгаль хамгаалагчаар томилж тэгээд энэ дээрээ олон
хууль завхруулагчдыг бол болиулж энэ уул усыг бол хамгаалж аудитэд авч үлдэж тэгээд дараагийнхаа байгаль хамгаалагч нарт ирээдүйн хойч үедээ үлдээсэн ийм бас гавь тун гэж боддог юм аа байгаа. За тэгээ манай гэр бүлд бол аавын дүү, за миний төрсөн ах, за манай хүргэн ах, за тэгээд манай үеэл дүү гээд 6-7 хүн бол энд байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Зарим нь гавьны хамралтанд гарсан. Одоо яг байгаль хамгаалагчаар бол манай үеэл дүү яг энэ үлгийн амны байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа анх гот гээ залуу. Бид хоёр бол ажиллаж байгаа. Бол айг тэр хулгаан мод энэ төр яваад тахын гайгүй болцсон бол нөгөө талдаа энэ хог хаягдлын асуудалд бол бас их сөрөг нөлөөтэй болж эхэлж байна. Энэ дээр бол ерөөсөө иргэний өөрийн ухамсарл байхад бол авцарсан материалуудаа буцаагаад аваад нийтийн хогийн зэг дээр зөвшөөрөгдсөн газар хайж чадлаа болцохоор ийм асуудлууд байна. За бусдаар бол Монгол улсын иргэд бол улсын хөгжилтэй холбоотой бол нэлээд сайхан болсон гэж дотроо бол бид өгнөдгээ. За гал төмрийн асуудлыг бол ерөнхийдөө хүний үйл ажиллагаатай холбож тайлбарладаг. Тэгэхээр иргэд бол сонор сэрэмжтэй байгаль орчинд энэ томоохон хэмжээний хохирол учруулдаг энэ гал төмрийн аюулаас урьдчилан сэргийлж байгаа хэрэгтэй. За тэгээ байгаль хамгаалагчд бол энэ гал төмрийн халуун цэг дээр бол хамгийн түрүүнд очдог. Түрүүнд очиод онцгой байдлын албан хаагчид, байгууллага, тусалж дэмжиж байгаа аж ахуйн нэгжид хамгийн дөт замаар хамгийн хурдан төмрийн цэг дээр цаг алдахгүй хүрээг нь тэлэхгүй очих бүх тактик бол байгаль хамгаалагч биднэр боловсруулж дээрэс нь зам харгуй бартаа энтрийг нь бол яаж тойрох уу, яаж давах уу гэдэг зөвлөмжүүдийг бол байгаль хамгаалагч нар өгч ажилладаг. За онцгой байдлын газраас гал төмрийг унтраагаад хүлээд гэж өгөхөд бол гал төмрийг бас манж байгаль хамгаалагч нар бол 3 ба 7 түүнээс дээш хугацаагаар бол цормаа манах төмрөө эргэх тэгээд ажлыг бол дуусгаж иж бол байгаль хамгаалагч нар бууж ирдэг байгаа. Хаандын тусгай хамгаалалтаа газарлах хэд хэдэн хэсэг дээрээ нөгөө эко клубүүдтэй. Энэ дээрээ бол сурагчдыг бол байгаль орчны чиглэлээр тодорхой хэмжээний танин мэдхүйн арга хэмжээнүүдийг аваад байгаа юм. Манай яг энэ Зогтөндөр 2 дугаар баг гээд энэ Бацанбүр сумын нутгийн яг энэ үлгийн ам бол маш их хэмжээний бор гөрөөстэй байсан. Бор гөрөөсийн тоотлого одоо сүүлийн үед бол нэлээд ховордоод байгаа, цөөрөд байгаа юм шиг судалгаагаар бол тэгж харагдаад байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө саарл чоны тоотлого хэтих өссөнтэй холбогдуулаад энэ маань одоо ингээд ховордоод байна гэж үзээд байна. За энэ саарл чоны тоотлого гэж өссөд байгаа нь одоо энэ 3 сар дөнгөж гараад энэ согооны хээл томроод эхлэхээр цоог маш ихээр ирж иддэг. Энэ нь болохоор эргээд халуун бугынхаа тоотлогоод бас нөлөөлж ийн гэсэн үг. Бусад үед нь бол энэ бор гөрөөс цаашдаа энэ иргэдийн амжиргааны их үүсвэр болсон мал сөргөрөө энэ саарл чоны тогтолгоо бол эрс ихслээ. За одоо бидний энэ харж байгаа энэ Бацанбүр сумын нутаг ийм доод тасалтын мараа гэдэг. Энэ дээр одоо бүх төрлийн амьтад ирж хужир мараа долоодог. Манай пост бол бас сайхан дулаахан, цэвэрхэн ийм ажлын байртай. Цэрэг төсчим хүчний 2 том самбартай, хүчин чадал өндөртэй аккумуляторуудтай. Дээрээс нь одоо Starlink суйрлуулах гад бүх юмнуудаа авчирсан бэлдсэн. За ингээд Starlink интернеттэй болцохоор бид одоо сүлжээ хаях шаардлагагүйгээр постносоо мэдээгээ өгөөд ах тийм өргөн боломжтой болно. Бид байгаль хамгаалагч нар бол одоогийн байдлаар Биосан Smart байгаль гэдэг энэ 3 аппликейшн дээр бас мэдээлэл судалгааны ажлыг цуглуулж хийж байгаа. Биосан гэхээр тухайн амьд организм бодгоол одоо таарсан газрын цэгийг аваад түүнийг бас судалгаа шинжилгээндээ ашигладаг тийм аппликейшн байна. За байгаль аппликейшн гэхээр бол одоо хүмүүр бол хэрэгэлдэг болсон ийм нэг аппликейшн байна. Тэрэн дээрээ юу вэ нөхөр ургамал, амьтан, бүхэл төрөл зүйлийн байгалийн ховор сонин дүрс мэдэгдээгүй амьтан энтрийг зургийг авч энэ нь болохоор цаашдаа эрдэм шинжилгээний эргэлтэнд орох ийм ач тустай
аппликейшнуудыг бол байгаль хамгаалагч нар ашиглаж байна. За манай энэ үлгийн ам бол бас их онцлогтой тийм газар байгаа юм. За бидний урд харагдж байгаа майхан толгой алаг шарт гэдэг бол энэ амд бол амьтдын одоо яг өвжлийн үед бол их цуглардаг ийм газар бий. За дээшгээ энэ хар үлчирийн боол тасга гэдэг тэр дээшгээ харагдаж байгаа тэр хэсэг рүүгээ бол одоо яг амьд төлөвснийхэн дараа үр төлөө боожулдаг тийм гоё зоотой тэрэн дээр бор гөрөөс буг хандгаа гэсэн сүн дижилтэй амьд бол яг тэнцээ үр төлөө боожулдаг тийм газар байна. Байгаль хамгаалагч хүн бол нэгт бол газар нутгаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Газрын зураг дээр маш сайн ажилладаг байх хэрэгтэй. За морийг маш сайн ундаг байх хэрэгтэй. Тэгээ байгаль хамгаалагч хүн холын эргүү шалгалтанд явахдаа ачаа бараагаа сайн татдаг, морио хайрладаг, морийнхоо нуруу хулгаарыг гэмтээхгүй очиж ирэх тэр бүх зүйлээ тооцоолдог. За гүний эргүүл, богны эргүүлд явахдаа хүртэл морийнхоо сайн муугийн шилж унах гэд олон төрлийн бас мэдлэгтэй байх хэрэгтэй, бас чадвартай байх хэрэгтэй. Ямар ч байсан ууланд даарахгүй, өлсөхгүй, зоторхгүй явах тэр бүх арга ухаанаа бол өөртөө шингээсэн байх ёстой л гэж би боддгоо. За миний хүүхэд нас бол яг энэ үлгийн аманд аав маань байгаль хамгаалагч ажиллаж ирсэн болохоор яг энд үрээ дагаа унж хүүхэд насаа өнгөрүүллээ. За тэгээд энэ нутгийн сайн сайхныг харж өссөн болохоор энийг бас хамгаалъя, хадгалъя гэсэн зорилгоор энэ ажилд сэтгэл шийдэ орсон юм аа. Ирээдүйд байгаль хамгаалагчаар ажиллах, дүүнертэй сургах ийм сайхан зүйлсийг бол өөртөө хоримтлуулж байна. За ингээд ирээдүйд байгаль хамгаалагч болох гэж байгаа дүүнертэй төрийнхээ албаны шалгалтыг өгөөрэй. Шалгалтандаа тэнцчээд энэ орон нутгийнхаа төлөө сайхан ажиллаарай. Улс их орондоо хийж байгаа ажил болгон өөрөө үн цэнтэй байдаг болохоор энэ бүх зүйлийг сураад мэдээд авцсан болвол дараагийнхаа хоош үед төрийн албаны залгамж чанараар өвлөгдөж явнаа гэдэгт бол итгэлтэй байна. За байгаль хамгаалагчийн ажил бол их сайхан ажиллаа. Тэгээ би энэ ажилдаа их дуртай.